Өчигдөр шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч эмэгтэйг хөнөөж машиныхаа тээшинд хийж явсан хэрэг гарсан билээ. Энэ хэргийг цагдаагийн байгууллагын өчигдөр шөнө тэг 2 цагийн үед илрүүлсэн. Тухайн үед Чингэлтэй дүүрэгт дэслэгч Бацаахан ахлагч дорж очоноор үүрэг гүйцэтгэж байжээ. Тэгээд орой 02 цагийн орчимд тээврийн хэрэгс шалгалт хийх явцад сэжигтэй тээврийн хэрэгсэл илрээж ачаа дээшинд нүүзлэг хийхэд хүний цогц илэрсэн байгаа. Тухайн үед хойш төлөвийн арга хэмжээ сайн авсан болохоор тийм эсэргүүцэх боломж олгоог. Цагдаа нар өчигдөр шөнө 2 цагийн үед Toyota Ram маркийн машиныг зогсоож шалгажээ. Гэтэл дээрх дүүрэгт оршин суух 30 настай Э гэх залуу хамтран амьдрагч 29 настай Аг 2 удаа хутгалж амийг нь хохироож цогцыг нийхүү хээр аваачиж хаях гээд явж байгаад баригдсан байгаамаа. Сэжигтэн этгээд Э энэ сарын 12-нд хохирогчийг хороосон гэдгээ мэдүүлсэн байна. Түүний машинаас эдмүрийн баримт болгож 2 хутга хураавч Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хэргийг шалгаж эхэлжээ. Энэ мэтчлэн гэр бүлийн болоод хамтран амьдрагчдтай холбоотой хүчирхийллийн дуудлага цагдаагийн байгууллагад хэр ирдэг вэ? Цагдаагийн байгууллагад ирж байгаа, ялангуяа Улаанбаатар хотын цагдаад ирж байгаа, цагдаагийн газарт ирж байгаа дуудлага мэдээллийн нэг 30 орчим хувийг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлүүд эзэлж байгаа. За гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлүүд дотроо энэ одоо 40.8 хувийг арьсны согтуурсны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн юм дуудлага мэдээлүүд ирж байгаа. 2015 оны эхний 11 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 591 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 21 хэрэгээр өссөн үзүүлэлт юм байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүнийг субъектээр нь авч үзэхэд хохирогчдын 62% нь эхнэр, 18% нь хамтран амьдрагч, үлдсэн хэсгийг эцэг их, ах эгч, дүүнэр эзэлж байгаа гэх мэдээлэл байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийн 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг гэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 481 хүнийг төр хамгаалах байранд авч цагдаагийнхан хамгаалтандаа байлгаж байгаа гэх дүн мэдээ байгаа юм а.